Game Point podcast-та хамт байдаг үзэгч сонсогчдоо баярлалаа. 2025 оны сүүлчийн дугаар та бүхэнд яг одоо хүрэх гэж байна. Бидэнтэй хамт бүтэн жилийн турш хамт байж NBA-гийн ертөнцөөс агсамгийн ертөнцөд өрнсөн үйл явдлыг өөрсдийн мөнд одоо үнэлэмжээр хүргэж байгаа энэ подкаст юм сонсож байгаа бүх үзэгч сонсогчдоо дахин талархснаа илэрхийлье. Ингээд Game Point podcast-ийн маань энэ оны сүүлчийн дугаар LA хотоосод Сан Франциско хотоос ялалт та бүхэнтэй хамт байна. Game Point podcast-ийн маань хамтран ажиллагч ивент тэтгэгчээр ажиллаж байгаа. Үе мөчний шингэн доктор Joint Movement глюкозаминыг ямар хүмүүс зориулж хэрэглүүл зохиомжтой гэдэг сурчлагыг үзүүлчихэд үндсэн сэтэр рүү орцгоё. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. За энэ удаагийн дугаараар мэдээж он төгсөж байгаа учраас ер нь 2025 NBA-гийн хувьд ямар он жил болов, ямар үйл явдалтай болов гэдгийг таймлие гэж бодсон юм. Тэгэхээр одоо хоёлаа өнгөрсөн жилийн хугацаанд ер нь онцлог 10 үйл явдал юу болов, яагаад бусдаас онцгой энэний цаана юу болсон гэдгээр яриа гэж бодож байна. Тэгэхээр бидэнд ярих зүйл их байгаа учраас шууд чамаас эхлэе. Энэ оны 10 үйл явдлын 10 дугаар байранд чи юуг онцолж байна? Би энэ оны одоо онцлог үйл явдлуудын 10 дугаар байранд Dallas Mavericks баг драфтын 1-р сонголтоор Cooper Flag-ыг сонгосон. Ер нь суглаанд нэгийг аваад Dallas Mavericks суглаанд нэгийг аваад тэгээд Cooper Flag-ыг сонгосон үйл явдлыг би топ 10-ын 10-т нь нэрлэмээр байна. Яа тэгэхээр Luka Doncic-ийн трейд гэдэг юм болсон бид нар хоошоо ярина. Luka Doncic-ийн трейд бол дэлхийг донцлогсон хамгийн том трейдүүдийн нэг болсон. Тэгээд тэрний дараа Dallas Mavericks гэдэг багийн менежер Nico Harrison, front office одоо багийн одоо овнер бүх удирдлагууд одоо шүмжлээд өртсөн. Тэрний дараагаас ер нь бол энэ шүмжлийг бас арай нэг эргээр эргүүлэх ч гэдэм юм. Эсвэл одоо жоохон Dallas Mavericks-ийн фэнүүдийн одоо өвдөлтийг жоохон эдгэх гэдэг юм уу тэр үйл явдал байсан учраас би энийг онцлж байна л да. Тэгээд дээрэс нь Dallas Mavericks баг нэгийг авах магадлал маш бага буюу ердөө 1.8% та байсан энэ суглаанд оролцохдоо. Тэгээд ингэж ер нь 10 дугаар байрнаас 10 дугаар байранд байсан баха 14 биш. Суглааг авах магадлал 14-т ч үлээ. Суглааг авах тийм баг. Үгүй 10 дугаар байранд байсан баг. Тэгээд 10 дугаар байсан. Тэгээд орсон юм чи тийм. Тэгээд 10 дугаар байранд байгаа баг ингэж нөгөө нэг дээшээ ингэж нэгийг авч ирсэн. Ер нь бол NBA ховор. Тийм учраас NBA нөгөө Dallas нөгөө драфтын суглааг ингэж тохируулдаг гэдэг ийм нөгөө хувилдааны онол ч гэсэн гарч ирсэн тийм үү. Тэгэхээр энэ үйл явдал бол өнгөрсөн жилийн бас гол үйл явдал нэг мөнгө гэдгийг энэ утгаараа бид онцолж байгаа. Тийм яг тэрний дараа бол маш олон хүмүүс за ингээд NBA одоо баг LeBron-ы одоо заламж халагийн одоо Lakers одоо байхгүй учраас заламж хадаан Lakers байхгүй учраас Luka Doncic NBA өгчлөө. Тэгээд NBA тэрний оронд Cooper Flag-ыг авах 1-р эрхийг энэ Dallas Mavericks өгчлөө гэж одоо тийм хувилдааны онолоод хүмүүс яриад байгаа. Гэхдээ тэр бол миний хувьд бол боломжгүй. Нэгт драфтын одоо суглаа явдаг одоо тэр үйл явцыг ингээд судлаад үзэх юм бол хүмүүс 1-р боломж байхгүй байна гэдгийг харах. 2-дугаарт ер нь бол Dallas Mavericks шүү дээ. Luka Doncic-ийн трейдээс өмнө нь шүү дээ. Western Conference-ийн 8 тавьжсэн байхгүй. 8 тавьжсэн байхгүй. Ер нь төлөвлөгөөг нэг өөрчилсөн юм нь бол Kyrie Irving-ийн гэмтэл, Anthony Davis-ийн гэмтэл өөрчилсөн шүү дээ. Ер нь бол. Тийм. Тэр болтлол ер нь бол плей-оффын байралд явжсэн. Плей-оффын байралд явж байна гэдэг чинь нэг суглаанд оролцох юмч ирэхгүй байхгүй. Тийм. Суглааны. Тэгээ ер нь бол суглаанд орох эрхийг яаж авсан гэхээр плей-ины тоглолтуудад хожигдоод плей-оффоос мултарсан болохоор энэ юг авсан шүү дээ. Тэрийг бол бэртэл гэмтэл гэдэг азгүй зүйлээс л ер нь бол энэ хувь заяанд төрсэн гэж тайлбарламаар байгаа. Тийм.
Ер нь бол үр дүн дээр дүн шинжилгээ хийхэд амархан шүү дээ. Энэ хоёр ингэж ховлцсон байна гэх юм уу. Ингэсэн байна. Тэрийг өөрчилж тооцоолоо. За ингэж тоошоо унаа, тэгж хоошоо унангууд нь суглааг ингэж өгөн, ингэж тааруулна гэдэг бол угаасаа боломжгүй гэдэг нь бол одоо ойлгомжтой. Тийм учраас энэ бол бас нэг талаараа Yondo юм, нөгөө талаараа Dallas Mavericks-ийн хувьд аз эзэм Лукаг явуулаад тэд драфтын номер 1 магадгүй ирээдүйн дараагийн 15 жилийг тодорхойлох тэр суперстар тоглогчид драфтаас авсан үйл явдал бол өнгөрсөн оны онцлог үйл явдал мөн өсөм. Өнгөрсөн оны онцлог 10 үйл явдлын 9-р нь бит хоёрын зүгээс юуг нэрлэж байгаа гэхээр ер нь бүх одод төвчний тоглогчийг багаасаа хасаад тэгээд тэр нь бүр 110 хэдэн саяын цалинтай байхад тийм багаасаа ингээд хасаад гэрийг нь худалдаж аваад явуулчихсан тохиол өмнө нь за нэг байсан гэж хэлж болох юм. Тэр Гилберт Аренс байсан уу? Тийм байсан баа. Гэхдээ энэ удаад бол арай илүү өөр нөхцөл байдлаас тэр нь юу вэ гэхээр Джордж Смитийг бас нэрлэж болох юм. Гэхдээ энэ удаа арай өөр нөхцөл байдлаас юу гэхээр аврагын төлөө өрсөлдөж гэж тэр өөрсдөө тодорхойлж явж исэн тэр баг маань Damian Lillard гэдэг бүх цагийн төгөнд хамгийн агуу шидэгчдийн нэгийг $113 сая гэрийг нь худалдаж аваад багаасаа хассан үйл явдал бол үнэхээр цочирдмоор бөгөөд гинтийн маш сонин шийдвэрээс энэ үйл явдал бол энэ жилийн онцлог 9 дэх үйл явдал гэж бид харж байна. Тэглээ яах вэ? Damian Lillard чиг одоо суперстар тоглогчийг багаасаа гэрээг нь худалдаж аваа. Тэгээд бүр ингээ 3 жил үлдсэн байл те. 3 жил үлдсэн байхад нь биш 2 жил юм байна. Sorry. Уучлаарай. 2 жил үлдсэн байхад нь тэгээд 110 хэдэн саяыг buy out хийн гэдэг бол нэг ёсондоо тэр чинь 5 жил хуваахаар чинь 20 гаруй сая доллар жил болгон одоо cap space-ийг эзлээ байж гин гэдэг чинь амар том асуудал байгаа байхгүй. Тэгээд энэ байдалд яагаад Milwaukee Bucks хүрсэн бэ гэхээр нэгдүгээрт Giannis Antetokounmpo-гийн шахалт байсан баг. Тэрээр тийм хоцхыг хүсэж гин одоо багийг сайжруулахыг ер нь бол шаардсан. Тэгээд хамгийн одоо үлдсэн хамгийн хитгэн аргаас одоо Damian Lillard-ийн цалинг суллаад тэгээд оронд нь Miles Turner-ыг авсан байдаг тийм. Энэ жилийн угаасаа Milwaukee Bucks цалингийн зай байгаагүй. Тийм учраас ингэж одоо юу гэдэг нэгэсэндээ нүдрүүгөө хуруугаа хийж ийм зай гаргаад тэгээд ингэсэн чинь харамсалтай нь Giannis Antetokounmpo үлдэхгүй юм шиг байна. Гэхдээ энэ ондоо ямар ч байсан Giannis солигдсонгүй. Ер нь бол өнгөрсөн жилээс эхлээл драматсан солигдсонгүй. Damian Lillard хувь тоглогчийн үед эргээд харах юм бол энэ бол маш цочирдмор шийдвэр байсан ойлгомжтой. Гэхдээ Damian Lillard-ийн нөгөө гэр бүл нь салцсан. Ерөнхийдөө гэр бүлийнх нь Portland хоттой. Тэгээд өөрөө болохоор Milwaukee-д ингэж амьдарч исэн. Ер нь бол тийм ганцаараа байх хувь амьдралынхаа зүгээс их тааг байсан. Тэгээд баг энэ өөрийг нь хассан шийдвэр төсөөлгүй цалингаа авчиж байгаа учраас санхүүгийн хувьд ямар ч алдагдaltaгүй. Дээрээс нь бүр нэмжчихэд Portland-тай ахмад тоглогчийн гэрээ хийгээд тэр чинь бүр нэмэлт орлого баг олж байгаа учраас санхүүгээр тийм сүртэй алдагдал хүлээгээгүй байх. Нөгөө талаар гэр бүлтэйгээ илүү ойртож гэр бүлтэйгээ хамт байх боломжтой болсон гэдэг нь баг олзуурхууштай үйл явдал болсноо гэмээр. Дээрээс нь тэр өөрхөн төрлөх багтаа энэ бид хөл тавьж авсан тэр төрлөх багтаа зодог тайлах боломж нь эх жилээс олдож байгаа нь баг онцлог үйл явдал байв. Тэгээд Portland Trail Blazers багтаа дахиад extension хийсэн байгаа шүү дээ. Энэ жил. Тэгэхээр яг энэ хүн бол яг ер нь бол карьерийн одоо сүүлийн том гэрээнүүдийн нэгийг яг өөрөө хүснээр авчих шиг боллоо л гэж бодож байна. Аимшигтай. Энэ бол сонирхолтой шийдвэр байсан. Тэгээд одоо Milwaukee Bucks шахаанд орсноос шүү. Тэгээд хамгийн сонирхолтой нөгөө хэлсэн мэт гэхдээ Milwaukee цаг агааргүй Milwaukee-д ер нь ямар байваа гэдэг нөө сэтгүүлч сонсох гээд байгаа шүү дээ. Нэг тийм ер нь бол муу хойлоо гэж хэлүүлэх гээд байгаа. Гэхдээ тэрийг маш одоо юу гэдэг урнаар ч гэх юм уу эсвэл юм ухаалгаар хэлж байгаа нь ер нь бол би нөгөө Drew Holiday-гийн байрыг түрээсэлж байж дивсэн. Drew Holiday өмнө түрээсэлж байжсэн тэр байрыг түрээсэлж байсан. Эсвэл Drew Holiday-гийн байр ч юм уу тий. Тэгэд Wi-Fi нь юусоо болдгоо хамгийн зовлонтой гэж байгаа байхгүй. Тэр Wi-Fi бол зүгээр 100 асуудал байхгүй яг үндэ. Тийм шүү дээ. Зүгээр энэгээр идэж байгаа байхгүй угаасаа. Тийм.
тим одоо нөхцөл байдлаас буцаад Портленд руу очно гэдэг бол нэгдүгээр амьдралынхаа нөвдөж, карьерийнхаа нөвдөж маш зөв сонголт байсан. Тэгээд баг одоо ингээ хэлэхэд хэрвээ одоо Bucks-аас Янс явчих юм бол штэ. Devin Lillard Bucks байснаас Portland-д байх нь хамаагүй илүү хожих магадлал ихтэй шүү. Одоо тэгтээ дөрөв айгүй олон сайн одоо залуу тоглогчтой болсон. Тэгээд дээрээс нь Drew Holiday гэх мэт туршлагатай тоглогч нар байна. Яг эдгээр бол баг Bucks-аас илүү арай гайгүй situation байгаа гэж боддог шүү. Үгүй за наадах ч юм бол нөгөө нэг тэр сэтгүүш нөгөө талаас нь харъя. Тэр тэргүй Milwaukee Bucks түүнийг солих байсан юм уу? Хэрвээ гимтэйг бол тэр тэргүй солих байсан. Одоо ингээд чинь багаас хасагдангууд Portland дээр төрөл гэртээр гэр бүлтэйгээ оройр одоо ингээд нөгөө Portland-ийн заалыг эмчнэрийн тусламжтайгаар ингээд гимтлээс эргэж ирж штэ. Ингээд энэ үйлрэлийг үнжчихэд эрх үйлрэл тоглоод эхлэнгүүтээ солигдох боломжтой байхгүй. Өөр баг руу тийм сайн баг руу Portland-д ч хэрэгтэй, Lillard-д ч хэрэгтэй. Тэгэхээр энэ бол Lillard-ийн талаас харах юм бол маш ер нь гинтийн гоё үйл явдлаас харна. Milwaukee Bucks-д энэ Lillard-ийг хас Giannis-ийн одоо энэ шахалтай Lillard Giannis яг юм Lillard-ийг хас гэж хасан юм биш ээ. Giannis бол бас цоцорч хүлээж авсан гэдэг. Гэхдээ ямар нэг юм хий гэж хасан учраас арга буюу юм шийдвэр төрсэн. Харин энэ шийдвэрийн горыг Milwaukee Bucks дараагийн 5 жил дамсна гэдэг нь л аимшигт. Үйл явдлуудыг эргээд харвал бидний 8-д нэрлэж байгаа үйл онцлог одоо нөлөөтэй үйл явдал одоо чиний хар дараагийн онцлог үйл явдал бол энэ үйл явдал бол бэртэл гэмтлүүдийн талаар энэ ягаад бэртэл гэмтлүүдийг онцолж байна гэхээр нийт плей-офф болон finals NBA-гийн аваргыг өөрчилсөн тийм том бэртэл гэмтлүүд байгаа. Тэдэр нь бол Jason Tatum болон Halliburton хоёрын бэртэл энэ жилийн одоо онцлог үйл явдлуудын нэг гэж хэлмээр байна. Ер нь бол Jason Tatum гэмтэх хүртэл Boston Celtics баг аврагга хамгаалах магадлал өндөр. За тэгээд дээрэс нь финалд шалгарах магадлал өндөр. Ер нь бол дахиад авраг болцсон зогсож байхад за яг мэдээж асуудал байсан уу гэвэл байсан. Гэхдээ авраг болоод зогссон байхад гахааргүй л тийм бүрэлдэхүүнтэйгээр зогсож исэн шүү дээ, тэ? Тоглож исэн шүү дээ. Тэгээд баг финалд угаасаа нэг талаас Boston нөгөө талаас OKC гэж юу бас яг плей-офф ихсэн ч харж ирсэн байгаа. Гэхдээ л бас бүрийн итгэж өгөхгүй л байсан. Нэг талаас ямар ч байсан Boston Celtics бол финалд гарч ирнэ гэдэг хүлээлттэй байсан. Тэр бүх зүйлийг өөрчилсөн гэмтэл бол Jason Tatum-ийн гэмтэл 5 дугаар сарын 12-ны өдөр New York Knicks-тэй тоглож байхад цуврал гэхдээ 2-1-ээр Boston Celtics хожигдож явсан. New York Knicks тэргүүр хожигдож явсан тийм. Хэрвээ тэр тоглолтод Tatum гэмтэйг бол Boston магадгүй хожихгүй цуврал 2-2 болох байсан баг тийм үү? Магадгүй тэгэх боломж бол мэдээж байгаа. Тэгээд энэ үйл явдал нь ер нь бол бусад багуудад ч гэсэн ер нь бол айгүй амархан ч хэлмээргүй л байна л да. Гэхдээ таатай нөхцөл байдлыг плей-офф одоо ялангуяа New York Knicks-д л гаргаж өгсөн гэж бодоод байгаа ш. Тэгээд энэ гэмтэл зөвхөн плей-оффын одоо хувь заяагийн шийдэггүй Boston Celtics ирээдүйн хувь заяагдсан тэр чигээр шийдсэн. Энэ жил маш олон тоглогч нарыг тэд багасаа явуулсан, авраг авсан багаас одоо Al Horford-ыг явуулсан, Porzingis-ийг явуулсан гэх мэтчлэн тийм. Drew Holiday бас явуулсан. Тэгээ энэ шийдвэр бол зөвхөн Jason Tatum-ийн тэр бэртлээс бол улбаатай гэж миний бодож байгаа. Тэгээд энэ жилийн одоо байгаа энэ жил харин миний төсөөлснөөс энэ жил Boston Celtics маш аюултай байгаа юм байл шүү. Би Jason Tatum-гоо ер нь бол энэ жилиг ер нь бол хаях болоо нэлэн драфтын эрхийн төлөө явах болоо танк хийх болоо гэсэн чинь эсэргээрээ хожоод яваад байгаа. Тэгээд хэрвээ ингэж эсэргээрээ хожиж яваад плей-офф эхлэхийн өмнө рекорд нь эхний дөрөвт байх юм бол Jason Tatum буцаж орж ирээд энэ плей-офф тоглоход ер нь бол харамсахааргүй юм шиг санагдаад байгаа шүү. Тийм учраас Boston Celtics боочгүй яваад байгаа шүү. Tatum-ийн гэмтэл бол өнгөрсөн жилийн плей-оффын дүр зураглыг тэсвэр болгоцсон. Тэрэн шиг түрүүний чиний хэлсэн Tyrese Halliburton-ийн гэмтэл бол магадгүй NBA-гийн аваргын дүр зургийг ч өөрчилсөн байхыг үсэхгүй шүү дээ. Яг гэх юм бол цуврал 7 тоглолтод хүрсэн байсан NBA-гийн финал.
3-3 болоод тэнцсэн байсан. Тэгэхээр тэнцүү баг бол 7 тоглолтод хүрнэ шүү дээ. Тэрнээс хин нэг нэлт даваа байсан гэж бол хэлэхгүй байна. Нөгөө талаар хамгийн гол нь Tyrese Haliburton гэмтэг хүртлээ тоглолтыг маш галзуу эхлүүлээд Indiana Pacers санаачлагыг аваад оноогоор тэргүүлээд эхэлжсэн шүү дээ. Хамгийн аюултай. Тийм учраас энэ гэмтэл бол магадгүй бас аваргын дүр зургийг өөрчилсөн гэмтэл баг. Миний хувьд бол тэгж хардаг. Энэ Tatum Haliburton хоёрын гэмтлийг. Би ч тэгж харж байна. Яг гэмт хүртэл ерөөсөө баг яг тэр 7 дахь гейм дээр бол би санаж байна яг Tyrese Haliburton хүчтэй эхлүүлсэн шүү дээ. Тийм 3-аас 3 удаа хийгээд 9 оноо авцсан байсан шүү дээ. Дөнгөж ихний нэгдүгээр үе дээр тэгээд л ерөөсөө бэртэл цаашаа яг ихний хагасыг баг тэнцүү дуусгадаг шүү дээ. Тэгээд цаашаа учир нь олдоо авчдаг. Гэхдээ Indiana Pacers-од түрүү жилийн сизнийг төгсгөлд маш хүчтэй байсан Milwaukee Bucks-ыг эхний раунданд 2 дахь раунданд Cavaliers-ыг хоцсон шүү дээ. Cavaliers-ыг 4-1-ээр хоцсон шүү дээ. Cavaliers тэр жилжингээ OKC-тэй хамт favorite багуудын нэг байсан. Ер нь бол авраг болоход маш ойрхон багуудын нэг байсан. Тэгээд рекордороо ихний 5 аль рекордороо те рейтер ихний 5-д явж исэн. Хамгийн их хоцолтой баг байсан баг шүү. OKC байсан уу? За би сайн санахгүй. Гэхдээ нэлээд олон хожсон байсан баг штэ. Тэгээд 64 65 тэр багийг 4-1-ээр 2 дугаар раундад хоцсон. Тэр бол үнэхээр сюрприз байхаас илүү хинч таамаглаагүй одоо тийм одоо үр дүнг үзүүлсэн. Тэгээд тэдний Indiana Pacers-ийн тоглож исэн одоо тэр хурдан сагсан бөмбөг бүтэн талбайд хамгаалдаг тэр сагсан бөмбөг энэ жилээс бүгдээрээ одоо копид эхэлж штэ бүгдээрээ дөөрэж эхэлж байна. Тэгээ нөгөө 2021 онд Warriors төрүүлдэг жил болоо. 2021 он Warriors төрүүлдэг жил чинь таараа тийм. Биш 22 онд юм. 21 онд Milwaukee Bucks төрүүлсэн юм. 22 онд ч нөгөө Golden State Warriors улирал эхэлж байхад авраг авах магадлал хэдэн өвтэй байлаа. Бараг 1 хөв билүү 2 хөв Steph хэлдэг. Бид нар өөрсдөө ч авраг болно гэж ер нь тийм яг 100% итгэлтэй байсан гэж худлаа яриад яах үгээс хэлсэн байсан. Гэхдээ энийг ганцхан хүн Монголд мэдсэн байдیں۔ Авраг болно гэдгийг урдчилж мэдчихсэн. Ганцхан хүн байд юм. Би хэлсэн шүү дээ. Хэлээ үстэй гэдэг. Би ингээд бүх төрүүлэхгүй бүх магадлалыг хэлчихээ. Тэр би хэлээ үстэй гэдэг нэг хүн байд. Яг тэр шиг Indiana Pacers баг ингэж нөгөө плей-офф эхлэхэд ч тэр улирал эхлэхэд ч тэр хизээч юм нөгөө аврагын бүр авраг байтга финалийн фаворит болно гэж бол төсөөлөгдөг байсан шүү дээ. Гэхдээ тэдний үзүүлсэн сагсан бомбог дасгалжуулагч Rick Carlisle-ийн сагсан бомбог үнэхээр супер байсан. Харамсалтай нь Tyrese Haliburton тохиолдсон тэр гэмтэл бол үнэхээр л золгүй явдал. Тэгээд зүгээр ийм бодлоо. Хэрвээ Indiana Pacers-ийн фэнүүдийн хувьд ч тэр Индианагийн багийн хөдөлгөөний хувьд ч тэр нэг бодлоо байсан. Хэрвээ зүгээр Haliburton гэмтэгүүр тоглоод дуусаад ялагдсан бол нэг өөр хэрэг. За бид нар үзээд үнэхээр дутуу байжээ. Гэтэл гой ихлүүлээд оноогоор илүү 7 дахь тоглолтод авчирсан. Тэгээд оноогоор тэргүүлээд эхэлж исэн нөхцөлд үнэхээр харамсалтай үйл явдал байхгүй нь бол. Хэрвээ Indiana Pacers бид нар өнөөдөр магадгүй Indiana Pacers аврах за OKC энэ жил өнгөрсөн жил нэг хүрээд нэг галхам дутсан. Одоо энэ жил тэд аврах болох хэрэгтэй гэдээ яриа сууж явах түүхийг өөрчилсөн юм байна. Тийм үстэй. Тэглэг ахаа. Тэглээ. Аимш. Тий. Тэгэл одоо түүхээр ярих болгонд хэрвээ бэртэйг бол гэдэг нэг том хэрвээ. Айгүй олон хэрвэнүүд байдаг штэ. Бидний хэрвээ тэгээгүй бол ингээггүй бол. Яг тэр олон хэрвэнүүдийн нэг нь бол ялт. Tyrese Haliburton ингэдэг бэртэл болол үлдлээлтэй түүхэнд. За бидний 7 дугаар байранд нэрлэж байгаа үйл явдал бол NBA одоо улирлын ихэнх үеэр рейтинг муу байгаад байгаа учраас за ер нь NBA-г сонирхолтой болгоё гэдэг нэг санаа гаргаж ирсэн. Тэрний юу гэхээр улирлын дундуур цомын тэмцээн. Тэгээ энэ цомын тэмцээнд анхны жил нь Los Angeles Lakers баг төрүүлсэн байсан. Хоёр дахь жилд Milwaukee Bucks төрүүлсэн байсан. Энэ жил бас нэг баг төрүүлсэн. Гэхдээ энэ юу гэхээр дахиад нэг өөр баг. Дахиад нэг өөр багтай энэ юу гэхээр 1979 оноос хойш ер нь гоцхоод амжилт үзүүлж байгаагүй New York Knicks баг NBA-гийн цомын аваргаар тодорсон үйл явдлыг энэ оны онцлог үйл явдлын 7 дугаар байранд нэрлэж байна.
Харин зүгээр Маш яагаад сонирхолтой- энэ онцлог үйл явдал гэж од чамаас энэ Нью-Йорк цомын тэмцээн болж л байдаг нэг баг төрүүлж л байдаг who cares гэхдээ яагаад энийг онцлог үйл явдал гэж. Гол нь чи түрүү хэлсэн шүү дээ 1970-д оноос хойш энэ баг ерөөсөө нар салхи үзэх баг байхгүй. Анхныхаа одоо юу гэдэг цом ч юм уу те ямар нэгэн байдлаар одоо банер үлгэх боломжтой болж байгаа. Гэхдээ банер үлгэхгүй л гэсэн л те. Яагаад гэдгийг би ойлгохгүй. Тэг яг хөө ихчнээ NBA-гийн одоо Eastern Conference одоо сувсул байгаа хинч гарч иж магадгүй байгаа ч гэсэн New York Knicks Finals гараад тэгээд авраг авах нь ер нь л эргэлзээтэй шүү дээ. Тийм болохоор энэ зүйлийг тэмдэглэх хэрэгтэй байсан болов уу гэж бодоод байгаа ш. Тэгээд онцгой байгаа нь мэдээж тэдний 50 гаруй жил одоо юу гэдэг 50 гаруй жил гэсэн үг шүү тий. Тийм 50 гаруй жил жилд анхны удаа цом гэхээр чинь хамаагүй онцгой л доо. Тийм тэгээд NBA Cup-ын шигшэг цуурлын MVP тоглогчоор Jalen Brunson тодорсон. За тэгээд багийн тоглогч болгон ялснараа ингээд $500,000 үндсэн цалин дээр нэмж авсан. За энэ бол жишээ нь энд мөнгийг авангуудаа жишээ нь Carl Anthony Towns бол сайн үсэн аянд хандилж байгаа. Яг л Carl Anthony Towns-ийн авж байгаа цалин тэтгэдэг энийг 10 дахин нугасан цалин авж байгаа шүү дээ. $40-50 сая авж байгаа. Тэнгүүд $500,000 жишээ нь $100 цалинтай $200 цалинтай тоглогчдод $500,000 буюу цалин дээр дахиад 20-30% бонус авна гэдэг бол энэ сэлгийн сууж байгаа залуучдын хувьд маш тийм гоё юу гэдэг үйл явдал. Би санджин Christian Wood Los Angeles Lakers багийн сэлгийн сууж байгаа NBA Cup төрүүлчээ тэр $500,000-оор ээжтэй мөрөдлийнх нь хаусыг авч ирсэн 2 жилийн өмнө. Тийм. Тэнгүүд эн чинь яг сая нөгөө NBA-гийн иргэн тойрны хүрээнд сэтгүүлчид ярьж байлаа. Энэ $500,000 энэ бол маш их мөнгө байхгүй. Энэ $500,000 сая доллар гэдэг чинь бид нэр ингээд өдөр тутам яриад байдаг болохоос биш. Энэ чинь Америкт амьдарч байгаа хүний хувьд магадгүй ингээд баг 90% нийцэж одоо гар дээр тавьж үзэхгүй мөнгө шүү дээ, тийм. Тэглэгээ авах 500 сая. Бид нар нөгөө одоодын цалин яриад 500,000 гэхэд жижигхэн сонсогдоод байна. Яг ингээ гар дээр ингээ тавих юм бол бид ямар ч хүний юу 500,000 шүү дээ. Тэ хагас сая доллар шүү дээ. Тэгэхээр маш их мөнгө л дээ. Маш их мөнгө. Тэгээд маш их мөнгө. Тэгээд бүхэл хаус болж ийн гэхээр чинь тэгээд хэрэг мөнгө нь одоо мэдгэж байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс гадна ер нь энэ incentive нь бас яг би хэд гэдгийг санахгүй байна. Багт ажиллаж байгаа бүх хүмүүс бас урамшуул авдаг гэж би сонссон шүү. Одоо нөгөө тасалжуулагч нар арын албанд ажиллаж байгаа бүх хүмүүс урамшуул авдаг гэж сонссон. Тэгэхээр бүх баг энэ чинээс ер нь бол ямар нэгэн одоо мөнгөн тэ тэтгэл санааны янз бүрийн байдлаар одоо юм авчиж байгаа байхгүй бас. Орцож байгаа бүх энэ хараа шагналын мөнгөнд нөгөө шүгийн 8 чалрах юм бол тоглож болгон $50,000. Чүгийн 4-т хожигдох юм бол $102,000. Тэгээд финалд хожигдсон San Antonio Spurs баг чинь тоглогч болгоно $206,000 шагнал авсан байхгүй юу? Энэ баг мөнгө биш шүү дээ. Баг мөнгө биш. Баг мөнгө биш биш. $50,000 ч баг мөнгө биш. Тэгэд 12 сард байна шүү дээ. Бас нэг гоё юм нь фэнүүд бидний хувьд байна шүү дээ. 12 сард за Christmas-аас өмнө плей-оффын уур амьсгалтай тийм гоё тоглолт бид үзэж байгаа байхгүй тий. Энэ чинь тэр бол тэгээд байсан шүү дээ өмнө нь. Тэгээ энэ жилийн ялангуяа тоглолтууд бол маш гоё тоглолтууд болсон. Маш ойрхон тоглолтууд болсон. Тэр бол өстой жаргаж үтсэн гэж хэлэхэд бол хэлсдэггүй. Тий нөгөө нэг юу байлаа шүү дээ нөгөө хууч нөгөө NBA Cup-ын тэмцээн байхгүй байхад нөгөө 100 сарын баярын тоглолтууд жоо онцгой. Яг гэх юм бол тэнцээч нөгөө хин ялагдахыг хүсэхгүй жигнэсээ ингэж за энэ удаад яах вэ гэж тоглолтоггүй. Тим одоо 100 сарын баяр чих онцгой байлаа шүү дээ. Одоо ч онцгой л да. Гэхдээ NBA Cup тэр 100 сарын баярын тоглолтыг жишээ нь маш олон л болгоцсон байна. Ер нь нөгөө нэг NBA NFL ч гэсэн одоо Америк хөл бөмбөг ч гэсэн ингээд шууд нэг тоглолтоор шийдэгддэг шүү дээ. Цуурл муурл хийхгүйгээр тэр шиг юм нэг тоглолтоор шийдэгддэг бол яах байсан болоо гэдэг яриа өнгөрсөн жилүүдэд маш их гарч ирснийг бол би бол санаж байна. Тэрэнд маш гоё оновчтой хариу өгсөн. Энэ бол NBA-г супер менежмент дээрээс нь энэ NBA Cup-ын тэмцээний тусдны үнээр зарж эхэлсэн. Энэ бол мэдээж бизнес. Энийг нь ч гэсэн маш их эрэлтээр худалдаж авч байгаа. Тийм учраас энэ тоглогч нарт баг
оролцсон тоглогч болгонд багада 50,000 дэше 500,000 долларын цалин нэмэлтээр очиж байгаа. Энэ бол супер бизнес санаа байсан. Тэгээд энэ жилийнх бол Нью-Йорк Никс баг 79 онд Нью-Йорк Никс баг Фил Джексон удирдлага Фил Джексон тоглож байгаа үед аврагснаас хойш ер нь юм амжилт үзүүлээгүй гэж харсан шүү. Буруу санаагүй л. Ямар нэгэн цом аваагүй гэж юу? Тий. Харин л холоогоос тий. Багийн хэмжээнд ч тоглогчоор ч яг багийн хэмжээнд. Game Point podcast өнгөрсөн оны 10 онцлог үйл явдлыг нийлүүлж байна. За 6 дугаар харинд од. Юу байна? 6 дугаар харинд энэ жилийн season эхлээд ер нь удаагүй байхад дэлхийд техник донцлогсон нэг мэдээ гарсан. Тэр нь юу гэхээр NBA одоо ажиллаж байгаа болон өмнө ажиллаж исэн хүмүүс мөрөөдө тоглоомны одоо хууль бус мөрөөдө тоглоомны гэмт хэрэгт шалгагдах одоо нэг юу гэдэг шалгагдсан тийм скандал болсон. Тэрийг тийм сэжигтнэр татагдсан тийм скандал болсон. Тэр үйл явдлыг бид 6-аар нэрлэж байна. Terry Rozier, Charlotte Hornets багийн тоглогч Terry Rozier. За Portland Miami. Тэгтээ Terry Rozier Charlotte байхдаа хийсэн үйлдэлээс болж Portland Trail Blazers багийн ахлах дасгалжуулагч алдрын танкмын гишүүн Chauncey Billups ийм өндөр ранктай ийм өндөр CV-тэй дээрэс нь ийм өндөр албан тушаал харж байгаа хүн гэж скандал холбогдсон бүр өндөр авахд нэлээд нөлөөсөн. За нөгөө хүн нь бол NBA-ийн туслах дасгалжуулагч, NBA-ийн тоглогч асан Damien Jones байсан. Тэр Lex гэхээр бас тэгээд LeBron-ы мэдээллийг цааш нь зарсан гэдэг утгаараа бүр бас өндрийг авахд нэлийн үр өрөөлтэй. За нөгөө нэг энэ гурав миний харснаар нөгөө хоёр янзын хэрэгт буруутгагдаж одоо саатуулагдсан. Тэгээ NBA-гээс бол шууд гурлан ингэ за угаасаа нэг нь байхгүйсэн энэ бод нөгөө хоёр нь шууд хөөсөн шүү дээ тодорхойгүй хугацаагаар. Одоо бол Chauncey Billups ирж ирэг. Яг гэх юм бол хоёр тустай хэрэг нээгээд эхний шүүх хурлуудаа орцсон. Би эхний шүүх хурлуудаас нь хоёулангаас нь буруугүй гэдэг дүгнэлт гарсан гэж ойлгосон зүг үү? Chauncey Billups, Terry Rozier хоёр хоёлаа. Гэхдээ тэр дуусаагүй байгаа. Гэхдээ дуусаагүй байгаа юу? Одоо өөрийгөө буруугүй гэж заргалтж байгаа. Ер нь тэр чинь ингээ яалт тулгаж байгаа шүү дээ. Тэрэн дээр би буруутай буруугүй гэж хэлээ тэгээ цаашаа үргэлжлэнэ. Тэгэхээр 26 онд энэ хэрэг шийдэгдэнэ гэсэн үг үү? Тий, энэ нь бол дараа жил шийдэгдэх баг. Тэгээд Chauncey Billups-ийн хувьд бол нэг зүйл дээр буруутгаж байгаа нь хууль бус покерын одоо тийм одоо юу гэдэг тэмцээн ижлэх боцоод тоглоом явуулсан. Тэрэнд оролцсон. Тэгээд мафуудтай нийлсэн одоо Италийн мафуудтай нийлж одоо ингээ хууль бус покерын одоо тоглолт явуулаад тэрэндээ одоо мөнгөтэй одоо юу гэдэг алдартай хүмүүсийг авчирдаг одоо нэг ясандоо одоо юу гэдэг бэйт гэдэг чи тийм нүүр царай болсон гэдгээр буруутгагдаж байгаа. Хүмүүс авчирдаг байсан биз дээ. Тийм бэйт гэхэр чи яг өгөөш гэхээр өгөөш гэхдээ нүүр царай л гэж явна л да энэ үед тохиолдолд. Chauncey Billups зүгээр ингээ тайлбарлахад байна шүү дээ. Тэр тоглоом зохиож байгаа мафууд нь яадаг гэсэн хэрэг Chauncey-г яаж ашигладаг байсан бэ гэхээр чи нэр нүрээ ашиглаад одоо мөнгөтэй тэ одоо алдар нэртэй хүмүүсийг авчираа тоглоод чамайг ингээ тоглож ийн гэхээр надад итгэхэд хүрээд ирнэ. Тэгээд тэнгүүт нь тэр ингээд нь хожно гээд яаж хождог байсан гэхээр нөгөө картыг ууншдаг, нүдний шилээр ямар карттайг нь хардаг тэ хүзэртэйг нь хардаг. Өчөө камертай юу ч гэсэн амар олон юм ашиглаж тэр хүмүүсийн одоо нэг өсөндөө хууль бусаар хүмүүсийн мөнгийг хождог байсан байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь угаасаа ийм тоглолтыг зөвшөөрлгүй газар зохион байгуулагч чинь ч өөрөө хууль бус зүйл гэсэн гэж ойлгосон шүү дээ. Энд чинь тэр нэг ер нь бол казиногоос зохион байгуулахгүй мөрөдө тоглоомыг дэмжсэн хуультай казинотой оронч гэсэн ийм газрыг зөвшөөрөлтөй хууль ёсны дагуу явуулах болохоос биш ингэж бас нөгөө нэг чимээгүй нэг газар авчиад ингэ зохион байгуулах нугасаа хууль бус. Тэгэхээр угаасаа хуулаа ихнээс зөрчөөд эхэлсэн Chauncey Billups энд оролцсон. Тэгээ Chauncey Billups оролцсон шалтгаан юу гэхээр мань хэрэг угаасаа өрөнд орцсон учраас ингэж оролцож байгаа гэдэг бас нэг таамаг яваадсан тий.
өөрөө тоглож байгаа дөрөнд орсон. Тэгээд тэрнийхээ өөрийг төлөх гэж байна. Мэдгүй. Ер нь бол гэхдээ чин NBA-гийн дундаж одоо дасгалжуулагчийн цалин чинь нэг 7-8 сая уус жилийн те. 10 сая 5 за 5-гүй дээшээ 15 сая байгаа. За тэгээд дунд чинь 7-8 баяг болж байна. Тийм. 7-8. Тэгээд ингээд бодоод хүн болгонд тэгч бас 7 юу дутлаа гэж 7-8 саяын цалинтай хүн ингэж юм гэхээр цаанаа мэдээж ямар нэгэн асуудалтай байсан болоо оролцсон болоо гэдэг таамгууд гараад байгаа. Одоо нөгөө түрүүний яриадсан нөгөө хувьлтааны онлууд. Тэгээд хамгийн гол цаашаа бас нэг таамгууд байгаа гэхдээ тэрийг ярмааргүй батлагдаг болохоор гэдэг. Тийм батлагдаг болохоор нөгөө хамгийн гол нь энэ ингээд яагаад өндөрт авч ийнэ гэхээр NBA дээр ийм скандалууд гараад энэ холбооны мөрдөх товчооноос ингээд баримтчилгаа гинт ингээд 30 дүүнийг нэг өдөрт баримтчлаад тэгээ бүгдийг нь саатуулаад тэрэнд ингээд 3 хүн баригдаад энэ чинь холбооны мөрдөх товч араас нь мэдгэл хийгээд те мэдээлэл хэвлэлийн байгуурлал энэ чинь ингээд өндөр авчиж тэнгүүд ESPN гэдэг Америкийн хамгийн том платформ спортын платформ чинь нөгөө беттинг компанитай хийжсэн гэргээ цуцлаа. Гаржаас нь гарч байгаа нөлөөнөд NBA нөгөө беттинг компаниуд руу хувь тоглогч төр битгий хувь тоглогчийн үзүүлэлтүүдээр ингэж бет хийхийг одоо зөвлөмж сануулга хамтарч ажиллахыг хүссэн албан бичгүүд явууллаа. Араас нь залгаад од санаж гинөө. Америкт ер нь хамгийн анх нөгөө ковидыг ингэж аюуллын харанг дийлдэж байгааг NBA анх өгсөн гэдэг шүү дээ. NBA шууд лигээ шууд ингээд зогсоогоол бүх юм ингээд тараасан чинь хөөш юу болоод байгаа юм бэ? NBA ингэж байгаа юм бол эн чинь ноцтой байдал хүрсэн юм биш үү гэж бүх юм анхаарал авсан гэж байгаа. Тэр шиг NBA дээр ийм асуудал үүсэж байгаа гингүүд Америкийн коллежийн баскетбол дээр бас араас нь маш олон шалгалтууд хийгээд эхнээс маш олон сэжигтүүд бас баримтлагдаад эхэлсэн. Нэгсэндээ тэд тоглолтын үр дүн болон өөрийнхөө гаргах үр дүн урдчилж бусдад мэдээллийн задруулаад тэндээсээ ашиг олсон гэдэг ийм мэдээлүүдээр бас сая өмнө зодог тайлцсан одоо тоглохой болсон тоглогч нар могдогч нар гээд маш олон хүмүүс бас баримтчилсан саатуулгдсан гэдэг мэдээ гарсан. Тэгэхээр энэ спорт беттинг гэдэг бол маш өндөр авж байгаа. Маш өндөр авж байгаа. Гэхдээ тэрийгээ дагаад цаар талан ч гэсэн өндөр авж байгаа гэдгийг энэ үйл явдал харуулсан гэх юм уу? Тий. Тэгээд ирээдүйд одоо угсаа эхнээсээ угсаа NBA өөрчлөлтүүд хийгээд эхэлсэн. Одоо өнөөдөр тоглогч нарын мэдээг эрт өгөх. Өмнө нь бол нөгөө тоглолтын 30 минутын өмнө өгдөг байсан бол одоо хамаагүй эрт өгдөг болсон. Бараг нэг өдрийн өмнө өгдөг болсон шүү дээ. Тэгээ цаашлуул одоо ингээд хүмүүсийн нөгөө хувь тоглогчийн түрүүн чи хэлж байгаа хувь тоглогчийн нөгөө over under гэж бид нар ярьдаг штэ. Over under гэдэг тийм бүр юг байхгүй болгож магадгүй гэсэн зүйлч байгаа. Одоо тийм боцоо тавьж болохгүй гэдэг. Тэгэхээр бас тоглогч одоо Розерийн ганц нөгөө одоо буруутгадаад байгаа нь өөрийнхөө нөгөө under руу орцсон баг оноо одоо дундчилгаасаа баг оноо аавна гэж ороод тэгэнгүүтээ тоглолтын дундаас гараа явцсан гэдэг зүйлээр л хамгийн юу яадаг штэ буруутгадаад байгаа. Тэгэхээр тиймэрхүү одоо ирээдүйд болох одоо сөрөг нөлөөнүүдийг багасгахын тулд бас тэгж одоо NBA зохицуулаад байгаа юм шиг байна. За энд онцлог үйл явдлын 5 дугаар харинд бас нэг скандалыг нэрлэнэ. Энэ бол бас л гэхдээ яг батлагдаагүй бас батлагдааг байгаа гэсэн од бит хоёрыг 8 дугаар сард ер нь бол 8-9 дугаар сард завгүй байсан. Тэгээ скандал бүтэн одоо юу гэдэг нь сонирхолтой байсан скандал. Энэ бол Лос Анжелес Clippers багийн од тоглогч Kawhi Leonard нэгсэндээ хууль бус гэрэг NBA-гийн дөрмийн гадуур цалин авсан байж болзошгүй үйл явдал буюу Aspiration Steve Ballmer Kawhi Leonard гэсэн гурвалжин хэлхээний талаарх үйл скандалыг бид энэ үйл явдлын өнгөрсөн оны онцлог үйл явдлын 5 дугаар харинд нэрлэж байна. Хойлоо дэлгэрүүл яваад эргээд нэг сануулъя. Яг юу болоод энэ үйл явдал ингэж өндөрт орж байгаа лээ. Pablo Torre-гийн сэтгүүлч одоо мөрдөн байцаагч биш ээ. Ерэн сурчлах сэтгүүлч. Ерэн сурчлах сэтгүүлч Pablo Torre гэдэг залуу 8 сар бөмбөг тесэлсэн. Тэгээ тэр нь юу байсан бэ гэхээр Steve Ballmer Aspiration гэдэг компанид хөрөнгө оруулаад тэр хөрөнгө оруулалтаараа дамжуулж ширээн доогоор Kawhi Leonard нийтдээ $48 сая өгсөө гэдэг одоо бөмбөг тесэлсэн. Тэгээ тэрний араас бол Aspiration компани болон Ballmer-ийн одоо нөгөө шүүхийн бичиг баримтууд гарч ирсэн.
хичнээн хүн шүүхтэлж байгаа нь гарч ирсэн. Kawhi Leonard тэр их мөнгийг авчиад оронд нь юу ч хийгээгүй гарч ирсэн гэх мэт маш олон зүйл гарч ирсэн л дээ. Тэгээд энийг no show deal гэдэг байгаа шүү дээ. Юу ч хийлэхгүйгээр гэр байгуулах. Тэгээд Aspiration компани яг энэ Aspiration компани гэдэг нь одоо дэлхийн нөгөө нэг агарын бохирдол тэгээд нүүрс хүчлийнхий ялгаруулалтын эсрэг мэсрэг гэдэг нэг тиймэрхүү нөгөө эко юм компани юм шиг байна. Тэгээд энэ компани юу хийсэн бэхээр үүсгэн байгуулсан цагаас хойш маш их олон одуудыг ашиглаад маш их сурчлага гэсэн Роберт Дауни Жуниор ингээд нөгөө Холливуудын том одуудыг ашиглаад тийм ашиглаас сурчлага хийсэн. Гэхдээ энэ компани яг бодитоор юу хийсэн гэхээр юу ч хийгээгүй энэ компани. Зүгээр эхнээсээ л өөр байсан гэдэг. Гэхдээ энэ лөөвөрт яагаад Kawhi холбогдсон бэхээр Kawhi Leonard-д ямар ч одоо юу гэдгийг хэрвээ компани хүсвэл гэдэг нөхцөлтэйгээр баахан ажил өгөх гэрээ хийгээд компани нэг ч удаа хүсээгүй, компани нэгсэн юу ч хүсээгүй учраас Kawhi юу ч өгөөгүй. Хамгийн гол нь энийг юугаар баталсан бэхээр компани гэрээ байгуулсахаас өмнө ч юм уу эсвэл гэрээ байгуулсны дараа ч юм уу Kawhi Leonard руу мөнгө шилжүүлэхээс өмнө шилжиж байгаа. Clippers-ээс ингэж дандаа мөнгө шилжүүлсэн байгаад байдаг баримтаар нотлогдсон. Энэ тэгээд дандаа Pablo Torre-гийн олж өгсөн баримтууд нь бас нэг ердэн сурвалжлах сэтгүүл зүгээр таамгаар биш бодитоор ингээ баримтаар нотлсон зүйлүүд шүү дээ. Тий. Тэгээд уусаа Kawhi Leonard-ийн одоо анкл авгах хэм блэ? Нэр нь марц. Роберт авгах нь Денис. Анкл Денис хүртэл одоо ингээд тэдэртээ бичсэн одоо текстүүд те мөнгөө нэгж байгаа текстүүд тэгээд тэр ажилчдын тухай үед болж исэн үйл явц тэр гол нь Aspiration гэдэг компанид ажиллаж исэн одоо цанхууг нь хариуцж исэн хүмүүсийн тэнд шүглүүлээсэн баа штэ ер нь ийм юм болж исэн бид нар өөрсдөө цалингаа тавьж чадахгүй үежээж Kawhi Leonard мөнгө өгч исэн гэдэг баа штэ өөрсдөө бид нар дампуурхан тодорхой болцсон байхад Clippers-ийн хувь эзэмшигч 1% эзэмшигч хүртэл спонсорд хийж орж иж байхад бид тухайд гайхажсэн гэж ярьдаг тийм. Харин тий. Тэгээд одоо хамгийн гол зүйл болохоор Aspiration компанид оруулсан бас одоо зөндөө одоо хөрөнгө оруулагчид байгаа юм байна шүү дээ 10 гаруй. Тэр 10 гаруй хөрөнгө оруулагчид Clippers-ийн эзэн Steve Ballmer-ыг шүүхтгсэн байна. Тэр нь болохоор яагаад тэгэхээр Steve Ballmer анханасаа энд хөрөнгө оруулаагүй бол бид нар хөрөнгө оруулахгүй байсан. Энэ хүн ингээд хөрөнгө оруулж байгаа юм шиг болж жүжиглснээс болж бид ингээ хөрөнгө алдлаа гэдэг тийм байдлаар одоо шүүхт бас өгчөөд байгаа юм байна. Тэгээд тэр шүүх хурал мэдээж одоо процесс нь явагдаж байгаа хизээд шийдэгдэх нь мэддэхгүй. Хэрвээ тэр зөөр батлагдах юм бол NBA бас Clippers-ийн эсрэг Steve Ballmer-ийн эсрэг ямар нэгэн байдлаар юм болох л болов гэж байна. Одоо арга хэмжээ авах болов гэж бодож байна. Хуульч биш учраас хууль талаас нь мэдэхгүй юм. Гэхдээ наад хүмүүс ч юм бол ашиг болохгүй л тийш хөрөнгө оруулсан л байгаа. Өөрсдийнхөө хүсэл зорилгоор л хөрөнгө оруулсан байгаа. Гэхдээ Steve Ballmer-ийн одоо энэ нэг хөрөнгө оруулсан Kawhi Leonard-д одоо өгж байгаа гэдэг нь батлагдчих юм бол тийм. Энд чинь угаасаа анхнаасаа л өөр хийсэн. Тэр нь дагаад олон дагаврыг авчирсан ингээд бүр буруутгах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ Steve Ballmer ширээний дагавар Kawhi мөнгө өгсөн нотлогдох юм бол араасаа бас маш олон сая долларын одоо юу гэдэг хохирлыг амсан. Дээрэс нь энэ том зах зээл хэдийгээр Steve Ballmer тэр бундын дэлхийн топ тэр бунднуудын нэг гэж болно. Гэхдээ иймэрхүү зүйл хийсний дараа Америкийн одоо юу гэдэг зах зээл түүнээс бол нүүрэн буруулах л болоо да тий. Ер нь бол cancel culture гэдэг чинь бол маш тодор байд. Сая би юу харсан тэр Nicki Minaj-ийн сая бүр юугаа яц юм уу? Бас cancel culture дүртөрд Instagram-аа бүр deactive болгосон юм уу да? Гэх мэтчлэн ингээ зүгээр иймэрхүү cancel culture бол тод утгаараа хэрэгждэг учраас энэ бол маш юм хортой нөхцөл байдал үүснэ. Цаашлаад NBA-ийн Steve Ballmer багийн эзэн байх уугүй юу гэдгийг бид 2026 онд гарах тэр шийдвэрээс л харах болоо да. Тийм тэгдэг яах вэ? Тэгэхгүй бол уусаа энэ CBA гэж одоо ер нь бол CBA чинь NBA-гийн үндсэн хууль шүү дээ. Ер нь үндсэн хуулиа зөрчиж яах гэдэг чинь бол маш том. Өнөөдөр NBA-г бусад одоо юу гэдэг лигүүдээс ялгадаг ганц гол зүйл нь бол цалингийн зэсийн хууль. Одоо хөдөлмөрийн гэрээний хууль шүү дээ. Маш чанга те. Тэгээд маш чанга байдаг учраас
айгүй сонирхолтой лиг бас сонирхолтой өрсөлдөөнтэй болгодог. Тэрийг ингэж зөрчиж гин гэдэг бол маш том одоо гэмт хэрэг бол биш. Гэхдээ энэ чинь лигээс бол ямар нэгэн арга хэмжээ авахаар л тийм офенс байгаа байхгүй. Тийм гэмт хэрэг бол биш тийм үү? Америк нэгдсэн улсын ямар нэгэн гэмт хэргийг бол зөрчөөг байна. Хуулийг бол зөрчөөг байна. Зүгээр байгаа газрынхаа дүрмийг зөрчиж байгаа тийм. Тий. Бага газар гэдэг чинь энэ бэ хэлээд байгаа шүү дээ. Game Point podcast-ийн ерөнхий мэдээлэлээр 2 дахь удиралдаа хамтран ажиллаж байгаа Social Pay та бүхэндээ танилцуулъя. Social Pay маань Social Pay аппликейшнийг ашиглаад найзаа урьсан тохиолдолд найзаа урих бүрдээ 5,000 төгрөгийн урамшууллыг танд санал болгож байгаа бол таны өөрөгдсөн найз урилга хүлээн авсан найз чинь амжилттай бүртгүүлээд Mastercard-а Apple Pay, Google Pay-д холбоод 10,000 төгрөгийн урамшууллыг авах боломжтой байгаа юм шүү. Тэгэхээр хийхэд ашигтай урамшууллыг 12 дугаар сарын 31-ний хүртэл буюу өнөөдрийг дуустал зарласан байгаа. Энэ урамшуул та өнөөдөр амжиж хамрагдаарай гэж хүсэх байна. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найзаа урийн аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найзаа урих бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоод 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаач хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулалт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтай ч гэсэн бэлэг бариарай. Game Point podcast-ийн 2025 оны хамгийн сүүлийн дугаар үргэлжлэн явагдаж байгаа. Бид өнгөрсөн Хуанли 1 жилийн хугацаанд болсон онцлог үйл явдлуудаас шилдэг 10-ыг нэрлэж байгаа. Тэгвэл бидний дараагийн нэрлэх үйл явдал бол NBA-гийн түүхэнд өмнө 7 баг оролцсон ийм олон тооны тоглогч драфт ирэх мөнгө оролцсон солилцоо болж байгаагүй. Энэ бол Houston Rockets баг Phoenix Suns-аас Kevin Durant-ыг авах буюу нийтдээ 7 баг оролцсон 8 болсныг энэ удаагийн онцлог 10 үйл явдлын 4-р байранд нэрлж байна. Тэгэхээр одоо энэ солилцоо хэр онц байсныг түүхэнд энэ солилцоо яагаад ингэж тодор үлдэж байгааг бидэнд тайлбарлаж өгөөч. Тий, түүхэнд үлдсэнд яагаад тэгэхээр 7 баг оролцсон ийм том трейд болж Энэ байгаа бол хэрэгжихэд маш хэцүү тий. Маш 7 хэцүү. багийн өчийг олно гэдэг. Тий, маш олон нөгөө одоо цалингийн зэсний гимнастик гэж ярьд юм да. Одоо маш олон нөгөө санхүүгийн гимнастикуудыг хийж ээж тэр зүйлээ бүх багийн одоо юунд цалингийн зэс тааруулж хийн гэдэг чинь бас л агуу зүйл واخхой. Тэгээд энэ 7 баг оролцсон. Тэгээд миний бодлоор шүү дээ 7 баг долоолоо хоцсон трейд гэж би бодоод байгаа шүү дээ. Энэ бол энэ трейдэнд Хохирогч байхгүй. Оролцоод хохирогч байхгүй. Ер нь бол одоо ингээ харах юм бол Rockets ч гэсэн хэрэгтэй хүнээ авцсан. Тэгээ Kevin Durant-ыг гол нь авсан. Jalen Green гэдэг тоглогчийг сайжруулах хэрэгтэй гэдгээ түрүү жилийн плей-оффт хараад тэгээ Kevin Durant-ыг хамгийн түрүүнд оцолсон. Тэгээ тэр тоглогчооч авсан. Тэр тоглогч нь ч гэсэн ер нь бол бишээ хийх ажлаа маш сайн хийж байгаа энэ үйлрэлт хийж байгаа гэж би бодож байна. Тэгээ контендер төвшөнд бол байгаа. Нөгөө талаараа Phoenix Suns ч гэсэн Kevin Durant Booker, Bradley Beal гэдэг одоо эксперимент нь бүтлгүүцсэн шүү дээ. Фейл болсон. Тэгээд аль алнаас нь салах хэрэгтэй болсон. Тэр түрүү жилийн хамгийн үнэтэй баг Phoenix Suns-ын баг байсан. Тэгээд тэр зүйлээс салахыг хамгийн түрүүнд чухалчилсан. Тэгээд Kevin Durant-ыг явуулсан, Beal-ийн контрактыг buy out хийсэн. Тэгээд Jalen Green-ийг авсан нь одоо бас плей-оффын байралд орсон. Түрүү жил плей-оффд ороогүй баг шүү дээ. Одоо плей-оффын байралд орцсон явж байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй энэ трейд бол тоглоогүй байгаа шүү дээ. Цөөхөн тоглосон баг гэсэн. Тоглоод тэгэхээр энэ залуу ямар нөлөөтэй вэ гэдгийг хоёр тоглолтод харуулчаад дахиад гэмтсэн баг шүү. Тэгэд ямар багууд оролцсон бэ гэхээр Suns, Houston Rockets, Brooklyn Nets, Golden State Warriors, Atlanta Hawks, Los Angeles Lakers, Minnesota Timberwolves гэдэг 7 баг оролцсон. Бүгд өөр өөрсөндөө хэрэгтэй зүйлээ авсан. Тэгээ одоо Dylan Brooks Phoenix Suns-ын баг фэнүүдийн хамгийн хайртай тоглогч хэдийнэ болчлоо шүү дээ. Энэ нэрээд хэлж байгаа энэ нэг юм swag гэдэг юм уу, өөрийгөө дайжилж байгаа тэгээд юм солиотой галзуу үйлдэлтэнт гэдэг юм уу те. KD Houston Rockets энэ багийг контендер төвшөнд дахиад нэг шат ахиулчлаа. Мэдээж авраг авах эсвэл дараагийн асуудал. Гэхдээ ямар ч контендер төвшөнд дахиад ахиулчлаа. Los Angeles Lakers багийн солилцоонд яаж Adu Thiora гэдэг одоо энэ үйлрлийн драфтаас авсан руки тоглогч. Энэ залуу
SF-ийн байрал тоглодог. Гэхдээ тесрэлттэй бас ирээдүйд хөгжиж болох үс юм залуу тоглож байгаа даа ингээд оролцсон баг болго ингээд ямар нэгэн хэрэгтэй зүйл өөртөө авцсан. Тийм. Харин тийм бас ер нь бол хоёр баг хоорондоо буруудах арга аргумент авах чинь ихтэй. Тэгээ хоёр баг хоорондоо трейд хийчихэр хин ялсан бэ гэж бид нар ярьдаг шүү дээ. Энэ трейдэнд бүгдээ ялсан байгаа шүү дээ. Хамгийн их баг оролцсон хүртлээ. Тэгэхээр энэ трейд бол яалтчгүй түүхэнд бол гайхалтайгаар одоо юу гэдэг тэмдэгдэж зүйлдэх байх. Тэгээд угаасаа энэ шинэ одоо хөдөлмөрийн одоо гэрээ биш үү? CBA одоо нэгдүгээр априн, хоёрдугаар апринтай болсноос хойш энэ том одууд болон том гэрээнүүдийг хөдөлгөх маш хэцүү болсныг энэ харуулж байгаа юм л да. Шууд ингээ хоёр багийн хооронд трейд болох бол маш хэцүү. Гэхдээ нэг болсныг одоо бид нар удахгүй ярих бах. Гэхдээ энэ шиг трейдүүд бид нар ирээдүйд бас зөндөө харах. За 7 биш байдсан байх гэхэд 4-5 багийн хооронд болох трейдүүд бид нар зөндөө харах болов гэж бодож байна. Энд Brooklyn Nets хүртэл драфтын 2 дугаар төргийн 2 ирэх авцсан байгаа. Голоос нь. Тэгэхээр бүгд л ашигтай ажилласан байгаа. Kevin Durant-ийн 7 тоглогч оролцсон энэ трейдийг энэ үйл явдлын өнгөрсөн оны үйл явдлын онцлог 4-р өрөнд нэрлэж байна. За тэгвэл 3-р өрөнд одоо бид нар өөртөө 3 сэдв үлдчихэд байна. Энэ 3 гэдэг бол нэгсэндээ өнгөрсөн оны үйл явдлын хамгийн топ 3 үйл явдал нь NBA-гийн ертөнцид. За 3-р өрөнд юу вэ? 3-р өрөнд Los Angeles Lakers баг энэ жил зарагдаж нийтдээ 10 тэрбум долларын үнэлгээнд хүрч зарагдсан тийм том үйл явдал болсон. Энэ яагаад том үйл явдал вэ гэхээр энэ бол дэлхийн спортын түүхэнд байгаагүй өндөр үүнд хүрч зарагдсан анхны тийм баг болж байгаа. 10 тэрбум долларын бизнес болсон байна гэсэн үг шүү дээ. Lakers гэдэг баг чинь. Тэгээд нөгөө энэтэй холбоотойгоор би энэ багуудын үнэлгээг яаж гаргад юм бэ гэсэн чинь би судалж байгаа нэг нэлээд дэлгэрэнгүй пост чинь тэрийг уншаагүй үзэгчд байх юм бол сонсогчтой байх юм бол холоод уншаарай гэж хэлмээр. Ер нь бол багуудын үнэлгээг тасалбарын орлого, зурагтын орлого, мерчендайзing орлого тэгээд ингээд нөгөө энэ бүх орлогуудыг үнэлэл энэ компани Lakers гэдэг чинь компани шүү дээ. NBA гэдэг группт харьяалагддаг компани. Lakers гэдэг компанийг хулдаж авах юм бол би хэдэн долларын ашигтай ажиллах вэ гэд тэрийг хоёр талаас дүгнээд за тэгвэл энэ компани үнэлгээ тэд байх юм байна гэдсэн чинь 10 тэрбум долларын бизнес болсон байхгүй. Бодоо 10 тэрбум долларын бизнес нэг баг. Тэгээ энэ баг чинь өөр ингэсэн ордонгуу тий. Warriors юу гэдэг чинь өөр гэсэн ордонтой шүү дээ. Ордонтой бол ордноо оруулаад 10 тэрбум өгдөг тий. Warriors гэхэд Lakers ч өөр гэсэн ордонгуу. Зүгээр л энэ багийн энэ брэнд merchandise нэр хүнд нь л 10 тэрбум доллар хүрсэн бизнес байгаа байхгүй. Тэгэхээр дээрэс нь энэ үйл явдлыг минь хоёр солиотой Lakers-ийн үйл явдлыг л онцолж модалж гэдэг юм гэж магадгүй. Жил болгон баг зарагдаад байдаг юм. Жил болгон баг зарагдаад. За яг нэг баг зарагдаг гэж бодъё дунджаар. Гэхдээ Los Angeles Lakers гэдэг бол дэлхийн брэнд байхгүй юу? Би нэг юу гэж ярьдаг вэ гэхээр хинч мэдгүй одоо үгдийн Америкийг сайн мэдгүйнээс ч за ингээд сагс сайн мэдгүйнээс чи ямар баг мэдгүй Lakers гэхэд бүгд мэдчихдэг л тийм брэнд байхгүй юм чи нөгөө Kobe Shaq үеэс Magic Johnson, Kareem Abdul-Jabbar-ын үеэс тийм баг. Тэгээ энэ баг 1979 оноос хойш хэдэн жилийн дараа анх удаага зарагдаж байгаа үйл явдал болохоор онцлог үйл явдал. Харин авсан үн нь ямар юм лээ? Авсан үн Mark Walter гэж одоо ер нь бол Lakers-ыг авахаас өмнө баг хэмжээний хувийг эзэмшигч. Тэгээд Los Angeles Dodgers багийн эзэн байсан хүн байгаа. Байсан гэж одоо байгаа л да. Бас давхар эзэмшдэг хүн байгаа. Тэгээд Los Angeles Dodgers баг бол сүүлийн 10 хэдэн жил маш өндөр одоо ашиг үзүүлж байгаа. Дээрэс нь амжилт үзүүлж байгаа. Сүүлийн 2 жил дараалаад авраг авсан ийм одоо багийн эзэн хүн Lakers-ийн ихэнх хувийг авсан та. Тэгээд Bass Family бол 17% ширтэг оцорсон. Тэг Mark Walter бас зөвхөн Америкийн юу биш, спорт биш, Европын хөлбөмбөгийн багууд ч гэсэн эзэмшдэг. Ер нь бол спортын бизнест бол маш удацсан, маш амжилттай явж байгаа хүмүүсийн нэг гэхэд болно. Ер нь LA гэдэг чинь 40 сая хүнтэй том зах зээл гэж зөвхөн Лос Анжелес хотын төвийг хэлэхгүй даунтауныг хэлэхгүй өөр хотыг чинь маш том
каунтигаар нь явчихаар томдоо. Тэнгүүд Элийн хот чинь 40 сая хүнтэй гэдэг энэ 40 сая хүнтэй хотод ер нь хамгийн топ спортын багууд нь юу вэ? Илээд хамгийн топ гэвэл Lakers, Los Angeles Dodgers, Los Angeles Kings, Los Angeles Rams, Los Angeles Chargers гэл явах та. Тэгээд хөл бөмбөгийн хоёр баг өстэй. Galaxy. Тий. Тэгээ сая чиний хэлсэн хамгийн дээр хэлсэн хоёр чинь л энэ хүнийг болчлоо шүү дээ. Тэгэхээр энэ Марк Уолтер гэдэг хүн чинь нэгсэндээ Лос Анжелес хотын спортын одоо хамгийн том спортын эзэмшигчл болчихж байгаа. Магнат болчихлоо. Тэгээд яах вэ? Хамгийн хоёр том багийн эзэмшчихлээ шүү дээ. Тий, тэгээд хамгийн том одуудыг нь ер нь бол эзэмшиж шүү дээ. Ер нь Шохо Отани гэдэг Япон залуу ер нь бол Америкийн бейсболын ертөнцийг бол дөргиж, дэлхийн бейсболын ертөнцийг дөргиж байгаа. Тэр залуу Los Angeles Dodgers тоглож байна. Тэгээд дэлхийд байгаагүй хамгийн том гэрээг байгуулсан 10 жилийн $700 сая гэрээг байгуулсан. Гэхдээ тэр 700 саяыг Марк Уолтер эхнийхэн жилд олцсон гэдэг ба шүү дээ. 700 саяны өөрөө аимшигын том мөнгө гэсэн чинь тэрийг ихнийхээ жилд олцсон гэдэг. Тийм л бизнесийг зүү хийж чаддаг. Тэр Отаны дээр нэг сим сая санаанд орчлаа нөгөө дэлхийг дөргиж байгаа гэсэн чинь Отаны чинь одоо л ярьслахаа юугаар өгд юм бэ? Орчуулагчтай өгд юм байна. Тэгээ нөхрийн англи хэлэн тийм муу юм уу гэсэн чинь үгүй. Англи хэл маш сайн. Зүгээр л Япон учраас японоор ярьслах хэрэгтэй гэдэг тийм хувь зарчимтай тийм учраас дандаа орчуулагч ашиглаж яриаг өгдөг юм байлээ. Янте. Тэр сонирхолтой гайхалтай шүү дээ. Тэр супер юм тань тий. Тий. Үнэхээр бол одоо би түрүү жил Rich Paul-аас асуусан байлоо. Хинээс асуусан байлаа. Одоо Лос Анжелес хотод хин том мод юм бэ? LeBron уу, Otani гэж асуусан байсан. Тэгсэн чинь Отоны юм байна гэж хариулсан шүү дээ. Би ихтэй хин гэж хэлсэн марцчих. Гэтэ ер нь бол Лос Анжелес тим л нэр хүндтэй байна л да. 2 жил дараалаад авраг авчлаа те. 2 жил MVP болчлоо. 2 жил дараалаад авраг авсан. Тэгээд энийг битээр энэ талаар ярьж байхдаа одоо энэ нөгөө спортын агентийн компаниуд Марк Уолтертай харилцаатай бүх компаниудын коннекшнууд Lakers дээр орж ирнэ. Тэгэхээр эн чинь ирээдүйд маш том коннекшны хөрөнгө оруулалт бас давхар дагаад ирчихэж байгаа шүү. Энэ ямар үр нөлөөтэй гэдэг бид өмнөх дугаараар ярьсан учраас дахиад нүшээд яг хэрвээ сонсоог бол та өмнөх дугаарыг хож үзээрэй гэж хэлмээр байна. Game Point Podcast энэ оны хамгийн сүүлчийн дугаар онцлог 10 үйл явдлыг базж байгаа. За 2 дугаар байранд буюу энэ оны онцлог 10 үйл явдлын топ 2-ын од 2 дахь нэрлэж Oklahoma City Thunder 2025 оны NBA-гийн авраг болсон үйл явдал бол энэ жилийн 2 дахь орохоор үйл явдал байлаа. Яагаад одоо онцлох вэ гэхээр Oklahoma City Thunder баг Oklahoma гэдэг хот би асуу. Жил болгон авраг тодордог. Жил болгон авраг тодруулах гэж энэ лигүүд ч явдаг шүү дээ. Тэгээд нэг л авраг тодруулж яагаад энэ онцлох бүр 2 дахь үйл явдал юм. Oklahoma City Thunder гэдэг хот Oklahoma City Thunder гэдэг багтаа болоод ерөөсөө нэг ч авраг аваагүй байсан. Ер нь л NBA-гийн одоо 30 багаас авраг аваагүй нийтдээ 11 баг байсан тухайн үед. Хэрвээ Supersonics-ийн аврагыг тооцох бол 11 авраг биш багууд байснаас энэ баг авраг авч одоо нөгөө листнээсээ гарсан биз дээ. Авраг авч байгаагүй гэсэн листнээсээ. Тийм учраас энэ баг тийм түүхэндээ анхны авраг гэдэг бол үнэхээр ялтчгүй юу тийм онцлог үйл явдал байхаас аргагүй л гэж бодож байна л да. Онцлог үйл явдал. Тэгээд дээрэс нь нэгээр гарсан. Бүсийнхээ нэгээр гарсан 68 жил авсан. Багийнхаа түүхэнд номер 1 амжилтыг үзүүлсэн. Shai Gilgeous-Alexander удирлын MVP, финалийн MVP авч болох бүх цом шагналыг өнгөрсөн жил бадсан. NBA-гийн түүхэнд 7 жил дараалаад 7 өөр баг төрүүлсэн. Энэ бол нөгөө яриад байгаа түрүүний одын онцлоод исэн хөдөлмөрийн нөгөө CBA буюу хөдөлмөрийн гэрээний гайхамшигтай үр дүн өрсөлдөөнийг тэнцвэртэй бий болгосны үр дүн 7 жил 7 өөр авраг. Өөр дэлхийн хаанч ийм одоо юу гэдэг 7 жил 7 өөр авраг тодорж байгаа ийм өндөр түвшний лиг байхгүй шүү дээ. Тий. Тэгээд дээрс нэг Dynasty гарч ирж байдаг харин сүүлийн 7 жил ер нь бол Dynasty гэж бараг байсангүй гэж хэлэхэд болохоор шүү дээ. Тийм тэгээд дээрэс нь юу гэдэг Golden State Warriors баг хамгийн сүүлийн Dynasty баг. Тэгээд Golden State Warriors-ийн Dynasty
дуусаад энэ дунд Warriors өөрөөс нэг орж ирж байгаа л да. Гэхдээ тэрүүгээр дуусчаа. Шинэ Dynasty ерөөсөө санхүүгийн бүрдэх боломж байхгүй байгаа даа. Гэхдээ төрүүлж байгаа багууд за одоо харъя. Lakers нэг төрүүлж байгаа. Warriors нэг төрүүлж байгаа. Boston энэ нөгөө нэг тийм том зах зээл. Toronto Raptors ард нь бүхэл бүтэн улс байгаа гэж төсөөлөө. Том зах зээлүүд байхгүй. Тэнгүүд 90 дунд Milwaukee Bucks, Oklahoma City Thunder, Denver Nuggets гэдэг чинь тийм том зах зээлтэй тооцогдохгүй бах тийм үү? Тийм, жижиг зах зээл, хамаагүй жижиг зах зээл одоо нөгөө хотуудтай харьцуулах юм бол тэгээд тийм газраас бол маш сайн менежменттэй байж ижил гарч ирнэ л та. Тэгэхээр Sam Presti-гийн менежмент бол энэ жил зөвхөн түрүү жил биш, энэ жил биш, ирээдүйн одоо баг нэлээд хэдэн жил гайхшруулахаар тийм менежментийг бид нар одоо харж байна л да. Тэгэд зүгээр албан ёсоор бол Oklahoma City Thunder багийн анхны авраг гэж байгаа ч гэсэн багийн түүхийг харах юм бол энэ 2 дахь гэж явах юм биш үү? Тийм. Seattle Supersonics гэр түрүүн New York Knicks чинь 70 сон гэсэн чинь бас буруу 77 он юм биш тэгвэл New York Knicks чинь. Тин 70 оны Seattle Supersonics багийн энэ багийн анхны авраг гэж явдгийм байна. Washington Bullets байхдаа. Ингээд нөгөө багийн эрхэн зарагдаад нэрэн солигдоо яваад байгаа болохоор бид нэг ингээд тэр баг дээр анхны гэж байгаа боловч багийн угшлаа ингээд тооцоо явах юм бол 2 дахь гэж явд юм шүү. Тэгээд хамгийн гол нь энэ багийн дунд 25.7 жил байсан байна. За хэрвээ одоо NBA баг нэмэх гээд байгаа шүү дээ. Хэрвээ Seattle одоо Seattle Vegas гэж хоёр хотод хамгийн их нэх одоо NBA-гийн баг нэмэх айгу өндөр шанстай байгаа л да. Тэгээ хэрвээ Seattle одоо шинэ баг нэгдээ. Тэргээ Seattle Supersonics гэж нэрлэжвэл энэ одоо OKC руу очсон байгаа 79 оны авраг буцаад очих уу? Гуха. Яг л тэр цаашин баг шинээр бий болж байгаа юм чинь. Хичнээн адилхан. Тийм, хичнээн адилхан нэрсэн ч гэсэн. Энэ кейс яг Монголын лиг дээр бас давтагдсан байхгүй юу? Харцаг гэдэг баг түүхэн домогт баг байхгүй юу? Тэгээ сая 2 жилийн өмнө л Харцаг гэдэг баг шинээр орж ирээд тэр нөгөө түүхэн домогт олон одоо нэгсэндээ туган дээр одуудыг байрлуулахыг хүссэн байхгүй юу? Тэгэхдээ Монголын саксофон мөнгө холбоо зөвшөөрөөгүй. Энэ бол та нар бол тэр Харцаг бишээ та нар шинэ өөр баг аа гэж зөвшөөрөөгүй. Тэгэхээр энэ ингэж шийдэгдэх болов Монголын кейсээс харах юм бол энэ би ч гэсэн ижлэхэн зарчим баримлах болов. Яг бол одоо яагаад бит хоёр ярьсан байгаа юм чинь гэхээр Seattle Supersonics-ийн аврагыг Oklahoma дээр бичиж явж гинэ гэдэг чинь хин нэгэнд байхгүй болоод бичиж байгаа юм биш шүү дээ. Энэ баг ингэ явж гинэ гэдгийг илэрхийлж байгаа болохоор бичиж байгаа болов гэж бодож шүү дээ. Тэгэхээр юу яахгүй хаа? Өгөхгүй хаа. Окей. Уучлаарай. Яриг тасалсан. Тэгээд дундас наслалт 25.7 гэдэг чинь маш залуу. Ер нь бол яг спортын амжилт үзүүлэхнээс 25-аас 30 хооронд байдаг гэдэг. Эдгээр тэгэж дундаж насаараа 25 Алекс Caruso дөнгөж prime руу орж байгаа. Дөнгөж prime руу орж байгаа залуучууд ингээд яг энэ багаараа шахам ингэж хөгжиж явж байгаад шууд авраг болчихж байгаа. Мэдээж 100% багаараа байх боломжгүй. 1-2 тоглогч нэмсэн. Гэхдээ бүх цаг үед ер нь багууд хийсэн. Ягаад Golden State Warriors багт хүмүүс амар дуртайсан гэж энэ баг драфтаас боссон байхгүй. Яг тэрэн шиг Oklahoma City Thunder баг драфтаас босоод яг тэр багаараа ялагдаж явсаргаад систем авраг болж байгаа учраас энэ багийн хувьд бол түүх нь бол үнэхээр гоё болсон. За би наад дээр чи бол нэг 100 яг санал нэг байна гэхдээ 100 бол нийлмээргүй байна. Наа чин ер нь бол OKC City Thunder баг энэ баг болоход бол нэг баг бол хүчин айгу одоо хүч дэмжлэг үзүүлсэн. Тэр бол яалчгүй Los Angeles Clippers баг. Los Angeles Clippers багийн нөлөөгүйгээр энэ амжилтанд хүрэхэд хэцүү шүү. Shake Alexander, Jalen Williams хоёрыг авсан шүү. Clippers-ээс ер нь бол. Үнэ. Тэгээ Paul George өгсөн шүү дээ. Тий Paul George өгсөн. Тий тэгэхээр бол Clippers-ийн энэ нөлөөг бол бид нар мартаж байна. Үнэ юм байна яалтчгүй. За энэ бол бидний нэрлэж өнгөрсөн 7 хоногийн онцлог үйл явдал. За тэгвэл өнгөрсөн оны хамгийн онцлог үйл явдал бол энэ үүдгчд маань баг гадарлаж байгаа. Энэ юу вэ гэхээр Америкийн спортын сэтгүүлчид шүүмжлэгт юу
байгаа гэхээр энэ бол Америкийн мэргэжлийн спортын түүхэнд гарсан хамгийн том лөөр гэж энэ солилцоог тодорхойлсон буюу Лос Анжелес Lakers баг Лука Дончичийг Dallas Mavericks багаас авсан энэ солилцоог өнгөрсөн оны хамгийн үйл явдал байлаа. Хамгийн том үйл явдал байлаа гэж онцолж байна. Од хоёулаа эргээ тэр нь Лука Дончичийг сольж исэн өдрөлөөс би хэлжсэн шүү дээ. Нөө нэг Шамсын твитийг хардаа гэж чамд хэлж байлаа. Би надад шийсэн тэр. Би чи ингээд тэр өөрөө чинь би ингээд PlayStation тоглосон. PlayStation тоглосон суужсэн чи би ерөөсөө утсаа анзаарав. Ер нь бол би утас ойрхон байх юм бол ер нь Шамсын notification бол тэр дорн л яадаг шүү дээ. Би ер нь тэрийг хараагүй нэлээд утсан. Тэгээд тэгсэн чи залгасан шүү дээ. Эхлээд текст хийснээр залгаад тэгээд чи Шамсын твитийг харж энэ хакт болсон байна те. Тэгээ би хараад гисэн чинь Лука Донч трейд болчлоо гэх. Лос Анжелес руу AD-гээр ихээр би бүр гахаа. За энэ яалчгүй хакт болсон юм байна гэх. Тэгээд уцаад та хоёлоо тавиал гэсэн чинь нараараасаа бүх сэтгүүлчнэр confirmed гэдээ хэлсэн те. Тэгээд за хоёлоо ерөөсөө нэг эпизод чигээ шууд биччихсэн. Яа тэр бол 2025 оны 2 сарын 11-ний өдөр байдаг гэсэн юм аа. Бодлоо ярьдагч. 11. 2 сарын 1 билүү? 1 баггүй sorry. Тийм. 1. 2 сарын 1 нөө 2 нөө. Хин 2 сарын 1. Тэр үйл явдлыг энэ хакт болсон юм шүү гэж хүлээж авах хэмжээний тийм тесрэлт болсон гинтийн сүрприз солилцоо байсан байхгүй. Тэгээд энэ зөвхөн битээр ингэж хүлээж авсан биш. Бараг бүх хүн тэгж хүлээж авсан гэдгийг хэлсэн. Бүр Warriors-ийн ингээд нөгөө хамтдаа уулзсан дээр байж байгаа ингээд хүч Лукаг сольжиж гэдгсэн чинь нөгөөд нь тоглоораад энэ хак юм шүү гэд Лукаг Lakers руу сольж гээд бүр ингээд шоконд орж хүлээж авч байгаа бичлэг нь одоо хүртэл байдаг шүү дээ. Тэгэж шоконд орж хүлээж авахуд солилцсон байхгүй. Яг бол дөнгөж 26 настай дөнгөж Идвин ирж байгаа түрүүн ярьсан шүү дээ 25.7 гэдэг чи Идвин ирж байгаа. Тим бүр багийнхаа франчайз тоглогчийг солиод явуулсан үйл явдал бол Америкийн мэргэжлийн спортын түүхэнд өмнө гарч байгааг үл гэдэг юм байна лээ. Тэгээ оронд нь өгсөн зүйлүүд нь бүрж одоо юу гэдгийг хизээч үн хөрөхүйц биш гэж одоо дүгндэг. Тэгээд хүмүүсийн гол нь ингээд шуугаад байгаа асуудал болохоор энэ хэмжээний тоглогчийг ийм суперстар франчайз тоглогчийг нэгдүгээрт ингэж удирдлагын дундуур сольдгоо маа. Хэрвээ солих юм бол ингээд блокн дээр нөө солилцооны блокн дээр гаргаад бусад одоо юу гэдэг багуудаас саналыг аваад одоо AD-ийн трейд яаж болж ирснийг бид нар мэдчихэж байгаа штэ. Бараг үнэл хаялцаал бөө юм болж ирсэн биз дээ зунжингаа хаваржингаа. Яг тэрнтэй адилхан юм бүл болдгоо тэгээд гисэн чинь Лука Дончичийн энэ трейд бол бүр хинч бүр мэдээгүй. Тэр зүгээр хоёр хүн тэрийг бол нэрсэн нөгөө 3 4 үйл мэдчихсэн гэдэг. Nico Harrison болон Dallas Mavericks эзэн тэгээ Jenny Bass бол Rob Pelinka энэ дөрөв л мэдчихсэн гэдэг. Тэрнээс бусад өөр хинч мэдээгүй гэдгээр бас онцлогтой. Ямар сайндаа энэ солилцоо чинь 2 багийн хооронд болоогүй 3 багийн хооронд болсон. Тэр нь Utah Jazz байсан. Тэгээ Utah Jazz баг драфт ирэх оролцуулж Jalen Hood Shiffinog авахта яг ямар солилцоо хийж байгааг мэдээгүй гэдэг шүү дээ. Мэдээгүй. Тий, Danny Ainge хэрвээ мэдсэн бол тэр солилцоог зөвшөөрөхгүй гэдэг шүү дээ. Шууд хорлох байсан л да. Тэр нь бол гайхалтай. Тэгээд тэр зүйлийг ингээ тэр дотроо байлгаж чадсанараа Rob Pelinka бол маш Rob Pelinka хүмүүс ингээд байна шүү үнэлэхгүй байгаа шүү дээ. Ер нь бол Dallas Mavericks зүгээр өгцөн байхгүй юу гэх. Ер нь бол Rob Pelinka гэж тэр юу дотроо байлгаж бүх одоо юуг одоо тэр чи Utah Jazz-маас та ярьж байгаа шүү дээ. Маа энийг ингээд аваад хаа гэж. Энэ болон одоо хөшгөний цаадах ажлыг хийсэн гэдгээр ер нь Rob Pelinka юу авах хэрэгтэй шүү дээ. Кредит авах хэрэгтэй гэж би миний хувьд боддог шүү дээ. Тийм. Нууц байлгаж чадсан. Тэгээд энэ солилцоо бүтээж чадсан гэдгээр тийм. Гэхдээ одоо зүгээр энэ солилцоо ингээд цаашдаа одоо аль талдаа зөв байсан уу, буруу байсан уу? Яг өнөөдөртөө бол энэ 100% lower гэж хэлж болох үе солилцоо болчиход байна тийм үү? Гэхдээ багийнхаа түүхийг цаашаа харах юм бол Лука Дончичийг явуулаг бол Cooper Flag-ыг авахгүйсэн ч гэдэг юм уу. Lakers цаашаа Лука Дончичтэй үнэхээр авраг болж чадахгүй гэдэг. Ингээд цаг хугацаа энэ солилцоог хэр одоо юу гэдэг үн цэнтэй байсныг гэрчлэн харуулна. Тийм учраас Лука Дончичийн энэ авсан энэ солилцоог Lakers-ийн түүхэнд хийсэн хамгийн том 10 солилцооны 5 дугаар өрөнд оруулж ин лээ. Нэгт оруулаагүй шүү.
Тэгээ яг тэгэхээр Lakers үеийн үед ийм том одуудыг солилцоогоор авч ирсэн байхгүй. Тэгээд том одуудыг авч ирсэн солилцоонуудыг би хэлэхэд за чи түрүү хэлсэн Anthony Davis-ийг, James Worth-ыг Cleveland Cavaliers-аас 1982 онд авч ирсэн. Pau Gasol-ыг 2007 оноос 8 он шилжих хөлрөлд аваад тэндээс 3 дараалан финалд дах авсан. Тэг Pau Gasol-ыг авахдаа Javonte Green, Kwame Brown, Aaron Mackey драфтын ирэх Marc Gasol-ын драфт энэ бид байхгүйсэн шүү дээ. Тий. Тэр ирэхүүдээр өгж исэн гэдэг иймэрхүү солилцоонууд байна. Тэгээд Лукагаас дээш ямар дөрвөн солилцоог нэрлэлцэн байна гэж чинь. Will Chamberlain-ыг Philadelphia 76 багаас авчихсан. Домогт Will Chamberlain-ыг Philadelphia 76 багаас авчихсан. Kobe Bryant-ыг Charlotte Hornets багаас драфтын өдөр сольж авч ирсэн энэ солилцоо. Magic Johnson-ыг биш үү те 1977 оны драфтын 1-р тойргийг 78 оны 1-р тойргийг 79 оны 1-р тойргийг гэж солилцоо хийгээд тэр нь Magic Johnson болж исэн юм байна шүү дээ. Бас солилцоогоор ирж исэн ирэх юм байна шүү дээ. Тэгээд хамгийн агав нь Kareem Abdul-Jabbar-ыг бас солилцоогоор авч ирсэн байхгүй. Тэгэхээр үеийн үед агуу тоглогчдыг солилцоогоор ингэж авсаар ирсэн байна. Энэ донд Dwight Howard, Steve Nash одоо юу гэдэг ингээд маш олон тоглогчид байгаа шүү дээ. Russell Westbrook гэдэг зүгээр амжилттай болоогүй ч гэсэн Westbrook гэдэг чинь том нэр шүү дээ. Тэр ингэж том одуудыг Lakers үеийн үед солилцоогоор авсаар ирсэн байна. Энэний хамгийн сүүлийн хоёрынх нь Luka Doncic, Anthony Davis хоёр болж байгаа юм байна. Тийм л байлаа да. Тэр чигээр тоослогсон 25 оны зөвхөн сагсан бомбын хөшөө ер нь бол 25 оны нэлээд том үеийн өдлөөдийн нэг Luka Doncic тэргээд болох хаа гэж бодож ирсэн миний хувьд бол Америкийн мэрэгжлийн спортын төвөнд хөө. Тий. Тэгээд энэс цаашаа айгүй олон үйл явдлууд бас Luka Doncic ирээд ер нь бол Lakers бол нэг эдэшгүй байсан, жоохон гонхтой байсан гэл бид айгүй олон үйл явдлууд энэний араас болж ин тэгээд өнөөдөр ч гэсэн одоо ингээд LeBron-ыг ер нь бол Luka Doncic-ийн трейд ер нь шахаж эхэлж гин гэж хэлэхэд бараг зөвдөх байх шүү. LeBron-ыг одоо тэтгэвртэй гаргахыг ер нь бол шахалтанд оруулсан гол үйл явдлуудын нэг энэ болоо гэж бодож байна. Одоо хизээ LeBron retire болох вэ гэдэг зүйл бол бараг өдөр болгон яригдчих штеп. За нэг сэдвийг ярих гэхээр юу гадах юм тэрийг дараагийнхтай нь үлдээе да. За энэ бол бидний Game Point podcast-ийн зүгээс 2025 онд онцлсон 10 онцлог үйл явдал. Энэ үйл явдлууд бол өнгөрсөн хугацаанд болсон олон үйл явдлуудаас хамгийн их маргаан, хамгийн их цаг хугацаа, хамгийн их олон хүнийг хамарсан, сэтгэл хөдлөсөн, гонигтай, баяртай, зовлонтой, жаргалтай асуудал дагуулсан тэр мөчүүд байлаа. Тэгэхээр Game Point подкастын зүгээс энэ 10 үйл явдлыг онцолж байна. Бид хоёрын мартсан магадгүй онцлог үлдээсэн тэр онцлог үйл явдал байвал доор комментээр бичээрэй. Би бинтгээ үзэл бодлоо хуваалцаарай. Тэгээ бүгдэнд нь шинэ оны шинэ жилийн баярын мэнд хүргэе. 2026 онд эргээд уулзъя. Тийм үү? 2026 онд олон үйл явдал бидний хүлээж байгаа. Тэглэхээ авах. Тэгээд шинэ онд ажил хөдөлмөр, аз жаргал, эрүүл мэнд сайн сайхан байхыг хүсье. Өөр тийм эрүүл мөрөл хийлээгүй утсан бай. Тийм бид хоёр дахиад нэг сэдв үг нь ярих гээд бэлтцсэн баг. Гэхдээ баярын өдөр учраас тийм маргаантай зүйлийг дараагийн юу болгоод үлдээчий да. Төгөө. Тийм баярын үйл явдал уур амьсгал орсон баг чинь бас нэг маргаан дэгдээж олон амтны хараалыг урсгаад яг тийм учраас энэ сэдвийг дараагийнх дээр үлдээ. Гэхдээ маш сонирхолтой сэдв дараагийн дугаар дээр ярина шүү гэдгийг амлаж ингээд хамт байсанд баярлалаа. 2025 оны турш хамт байсанд баярлалаа. 2026 оны турш хамт байгаарай. Game Point podcast-ыг та бүхэн Premier Sports 1 сувг болон YouTube channel-аар хүлээн авч үзээрэй. За, ивент тэтгэгчээр Joint Movement Colcosum-ын үеийн мужны шингэн доктор болон Social Pay ажиллаж байгааг дуулахад таатай байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.